Өнөөдрийн бичлэгээр Барбаросса ажиллагаа болох одоо дэлхийн 2 дугаар дайны үед өрнөж байсан 1941 оны 6 дугаар сарын 22-ны одоо ням гарагт эхэлсэн Барбаросса ажиллагааны талаар гурван бүлэгт ийм бичлэгийг хүргэх болно. За 1941 оны 6 дугаар сарын 22-ны ням гарагт нацист Герман болон түүний Европын хэд хэдэн холбоотнууд зөвлөлт холбоот улсыг эзэлсэн явдал байв. 3.8 сая гаруй тэнхлийн зэрэг 2900 км урт фронтоор баруун зовлолт холбоот улсыг эзэлсэн бөгөөд гол зориг Архиленгс Астрахань хоёрын хоорондох Аа шугам гэгддэг шугам мөрсөл нутаг дэвсгэрийг эзлэх байсан юм. Энэхүү дайралт нь хүн төлөөний түүхэнд хамгийн том бөгөөд хамгийн өртөг өндөртэй цэргийн автлага болсон бөгөөд эхний үе шатанд 10 сая орчим байлдаж оролцож 1941 оны 12 сарын 5-ны өдрийн ажиллагаа дуусахад 8 сая гаруй хүн амиа алдсан юм. Энэ дэлхийн 2 дугаар дайны томоохон уртан байдлыг тэмдэглэж түүхэндээ хамгийн том бөгөөд хамгийн үхлийн аюултай хуурай замын дан болох зүүн фронтыг нээж Зөвлөлт улсын холбоотын өрөөний нэг хэсэг болгосон юм. Ариун Ромын эзэн хаан Фридрих Барбаросса улаан сахлын нэрээр нэрлэгдсэн энэхүү ажиллагаа нь нацист Германы коммунизмыг устгаж Зөвлөлт холбоот улсын баруун хэсгийг эзлэн авч германчуудыг Сибирь рүү олноороо цөлөгдөх германчлах, боолчлох, геноцид хийх замаар уугуул Славян ард түмний нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу германчуудыг дахин суурьшуулах үдэл сурталын зорилгыг хэрэгжүүлсэн билээ. Тоглооны материалын байнь Украин, Белорус зэрэг нутаг дэвсгэрийн хөдөө аж ахуй, ашиг малтмалын нөөц, Кавказын газрын осны ордод байсан юм. Эцэст нь тэнхлэгийн зөв фронтод зөвлөлтийн улаан арим 5 сая цэргийг олдсолж 3.3 сая дайны олзлогчдыг мөн сая энгийн иргэдийн танаатайгаар өлсгөлөнгөөр үхсэн эсвэл өөр аргаар хөнөөсөн билээ. Тогтолгооноос өмнөх 2 жилийн хугацаанд нацист Герман Зөвлөлт холбоот улс стратегийн зорилгоор улс төр эдийн засгийн гэрээнд гарын үсэг сурсан эдэж 1940 оны 7 дугаар сар зөвлөлт цэргүүд Бесарабия болон хойд Буковина гэдлэн дараа Германы дээд командод тус давтах төлөвлөгөө эхлүүлж бөгөөд үүнийг 12 дахь сард Германы удирдагч Адольф Гитлер баталсан билээ. 1941 оны эхээр Зөвлөлт холбоот улсын удирдагч Йозеф Сталин удахгүй бол довтлооны талаар тагнуулын мэдээ хүлээн авсан ч Германыг өдөө хатгаж болзошгүй гэж айж улаан армийг дайчлах тушаал өгөөгүй лээ. Довтлогоо 1941 оны 6 дугаар сарын 22-ны ням гарагт газар болон агаарын томоохон довтлогоноос эхэлсэн бөгөөд өмнөд армийн бүлгийн гол хэсэг нь 6 дугаар сарын 22-нд эзлэгдсэн Польшоос довтлсон бөгөөд 7 дугаар сарын 2-нд Румыниас довтлох Герман-Румыны хүчний нэгдэлтэд нэгдсэн юм. 9 дугаар сарын 19-нд Киевийг эзэлж дараа нь 10 дугаар сарын 24-нд Харьков, 11 дугаар сарын 20-нд Дооны Ростовыг эзэлж энэ үед Кремийн ихэнх хэсгийг эзэлж Севастополь бүслэгдсэн байна. Армийн хойд бүлэглэл Балтийн нэгсийн нутгийг эзлэн авч 1941 оны 9 дугаар сарын 8-нд Финландын хүчээр Ленинградыг бүслэн авч 1944 он хүртэл үргэлжилсэн юм лээ. Гурван бүлгийн хамтын хүч болох армийн төвийн бүлэглэл 1941 оны 7 дугаар сарын сүүлээр Смоленскийг эзлэн авч 10 дугаар сарын 2-нд Москва руу дотлох үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Барбаросса ажиллагаа нь бүтлгүүцсэн ч нацист Германы хувь заяаг эргүүлсэн юм. Үйл ажиллагааны томоохон ялт байгуул Зөвлөлт холбоот улсын хамгийн чухал эдийн засгийн зарим бүсэнд эзэлж сая хохирлуудыг олзлон авч их хэмжээний хохирол амссан Германы дээд команд Польш руу довтлохтой адил эсэргүүцлийн хурдан нуруу унахыг үргэлжлэн таамаглаж байсан ч үүний оронд улаан арим Германы Вермахтын хамгийн өвчтөе цохилтыг шингээж Германы бэлтгэлгүй байсан дайнд живүүлжээ. Барбароссагийн их хэмжээний хохирол логистикийн ажиаллын дараа Германы хүчин бүхэл бүтэн фронтоор довтлох боломжгүй болсон бөгөөд тэдний дараагийн ажиллагаанд 1942 оны Цэнхэркэс, 1943 оны Цетатл үйл ажиллагааны зэрэгцээ эцэстээ бүтлгүүцсэн юм. Нэрвслийн үед Барбаросагийн сэдвийг нацист ам улс төрийн дүрслэлийнхаа нэг хэсэг болгон удаан хугацаанд ашиглаж ирсэн боловч үнэндээ 19 зуунаас хойш Германы үндэсгэр үзэлтнүүд
алдарт Загалмайтны хааныг алдаршуулах үйл явцыг үргэлжлэл байлаа. 19-р зуунд Германы романтизмын үндсэр үзлийн орсолгоос сэргээгдсэн Германы дунад зууны үеийн домог өгүүлснээр 3-р Загалмайтны аян дайныг өдөрж байхдаа багаазаж ивсэн ариун номын эзэн хаан Фредерик Барбаросса үхээгүй. Харин баатаруудын хаан Түүрингийн Кефагозер уулан дагуулж байсан бөгөөд Германы хамгийн хэрэгсээтэй үед сэрж үндэстнийг өмнөх алдаршин буцааж өгөх болно. Анх Ромын эзэн хаан Оттогийн зүүн Европт өргөн үрэлт аян дайны тухай дурдсан билээ. Гэхдээ Гитлер 1940 оны 12 дугаар сард нэрийг Барбаросса ажиллагаа болгон өөрчилсөн. Гитлер 1937 оны 7 дугаар сард Барбаросса Германы соёлын санаас анх илэрхийлж эзэнт гүрнийхээ эрхэм зорилгын дараагийн гадаад ертөнцөд хүргэсэн эзэн хаан хэмээн магтаж байсан. Гитлерийн үед Барбаросса гэдэг нь зөвлөлт холбоот улсыг эзлэн авснаар нацистийн мянган жилийн рейх бий болно гэсэн итгэл үнэмшлийг илэрхийлж байлаа. Нацист Германын арьс өнгөөр ялгарлан гадуурхах бодлого 1. 1925 онд Адольф Гитлер улс төрийн тухаглал болох Mein Kampf намтартаа зөвлөлт улс товтлохдоо бүдэг бадаг зарлаж Германы ард түмэн ирээдүйн хойш үедээ сэтгэлэн хөгжиг Lebensraum олж авах амьдрал шаардлагатай гэж мэдэгдсэн юм. 1932 оны 2 дугаар сарын 10-нд Гитлерийн армийн командчид дараагийн дайн зөвхөн ертөнцийг үзэг үзлийн дай бүхэлдээ ард түмний дай арьс өнгөөр ялгарлан гадуурхах дай болно гэж мэдэгдсэн юм. Дэлхийн 2 дугаар дай эхлэмээс 11 сарын 23-нд Гитлер арьс өрдөлгөнгөөр ялгарлан гадуурхах дай нэгдэж энэ дай Европыг түүнтэй хамт дэлхийн хэн захирахыг тодорхойлно гэж мэдэгдсэн байлаа. Зөвлөлт холбоот улсыг большевикууд бүхлүүдэн хэсэг еврей большевикуудын захирдаг Арyan бос Унтерменшен Орос нүх чимээнд дүрсэлж байсан. Гитлер Mein Kampf номондоо Германы хувь тавилан 6 жилийн өмнөх шиг Дананганач Остен руу дагах байсан гэж мэдэгдсэн. Үүний дагуу ерөнхий төлөвлөгөө нь Орондын ерөнхий төлөвлөгөөний дагуу Орос болон бус Славян хүн амын дийлэн хэсгийг алж цөлж эсвэл боончлон Уралын баруун хэсгийг Герман хүмүүсээр дахин суурьшуулах хэсэгчлэн нус боловч сайн баримжуулсан нацист бодлого байлаа. Нацистуудын дунд үндэсний давуу талын далаарх итгэл үнэмшил нь албан ёсны бүртгэл болон Германы тогтмол хэвлэлүүд харьгаргийн үнэтэй хамтаа хэрхэн харьцах вэ гэсэн сэдвээр бичигдсэн хуурамч шийдлэг ухааны нийтлүүд тархсан байдаг. 1942 оны Берлин дэх Фридрих Вильгельмийн их сургуулийн хөдөө аж ахуйн хүрээлэнгийн боловсруулсан Германы шинэ суурьшлийн колонид төлөвлөгөө. Дайны тарах хуучин түүхэнд цэвэр Вермахт хумгийн онцлон дэмнэгдэж Гитлерийн фанатизмын зэрэг нэр төрийг хамгаалж байл. Түүхч Юрген Фюрстер үүндээ цэргийн командч мөргөлдөөний үдэл сурталчилсан шин чанартай автаж түүнийг хэрэгжүүлэхэд сайн дураараа оролцсон гэж тэмдэглэжээ. Зөвлөлт улс руу давталгаас өмнө болон түүний үеэр Германы цэргүүд кино, радио, лекц, ном, тохиромжоор дамжлаг большевик еврейчүүдийг эсрэг болон славянчуудын эсрэг үдэл сурталыг сургаж байсан юм. Зөвлөлтүүдийг Чингис хааны хүчинтэй зөөрлөж Гитлерийг Хорватын цэргийн Словакия Катрина Монголын арьстан Европ занал хийж байгааг хэлв. Дайралт хийсэн дараа Вермахтын олон офицер хэргүүдийн еврей большевик хүнээс доогуур Монголын орд Азийн үеэр улаан араатан онилохыг тушаажээ. Нацистын сурталчилгааг зөвлөлт холбоот улсын эсрэг дайны Германы үндсэн социализм ба еврей большевикийн хоорондох үдс сурталын дай сахилгаваттай германчлан еврей роман славян унтерменшнерийн хоорондох арьс өвгөний дайныг дүрсэлсэн. Ерөн зөвлөлт холбоот улсыг Германы талаас зөвлөлт холбоот улсыг эзлэх бус еврейчүүд болон цыган Азиудыг устгах партизаныг еврей байгаа газар партизан буюу партизаныг еврей хүн байгаа гэж үздэг байсан. Энэ дайныг өдөөсөн гэж үздэг. Германы талаас нацист Германы талаас хоёрхан томоохон төлөвлөгөөийг хэрэгжүүлж байсан. Клен Планун буюу жижиг төлөвлөгөө болон дайны ясны дараа 25-30 жилийн хугацаанд аажмаар сурталчилгын
шинжтэй одоо бодлогыг багтаасан Grove планун гэдэг том төлөвлөгөөг одоо 2 хэсгээс бүрдсэн одоо энэ арьс өнгөөр ялгуурлах дайныг одоо дуусны дараа германчуудын дэлхийд нөлөөг харуулсан энэ төлөвлөгөө юм. За 1939 оноос 40 оны одоо Герман зөвлөлтөй ярилцаа бол одоо 41 онд одоо Барбаросса ажиллагаа эхлэхийн өмнө Европын геополитикийн байр суурь одоо сааралбал нацист Герман түүний холбоот болон түүний хяналтанд байгаа орнуудыг одоо төлөөлдөг байсан. За ер нь бол зөвлөлт холбоот болсон нацист Германыг бол одоо дунд нь бол одоо ингэж тусгаарлах бүс хэмээн одоо бүсийг одоо байгуулъя гэсэн шийдвэрийг 1939 оны 8 дугаар сарын 23-нд нацист Герман болон зөвлөлт холбоот улс Москвад Молотов-Риббентропын хэрэг хэмээх төрөмгийлэхгүй байдлын гэгээн гарын үсэг турсан. За Европын ил орчны тусдын нөлөөний хүрээнд одоо хуваахтлаар одоо яригдсан гэрээнд одоо Германы одоо зөвлөлт холбоот улс одоо ингээд Герман улсууд Германы тогтолцооны үед Польшийг хуваагаад зөвлөлтүүд Финланд, Эстони, Латви, Бессарабын нутгийг авах нь одоо энэ хүү гэрээ зурагчны дэлхийд дахин одоо бус улсууд мэдсэн боловч Польшийг хуваасан талаар ерөөсөө мэдээгүй байсан. За энэ хүү гэрээний талаар одоо өмнөх харилцан дайсагнад болон зөрчилдөөнтэй үйл сурсаар болж дэлхийн дэд зочирдуулсан л та. За энэ хүү гэрээг байгуулсан дараа 9 дугаар сарын 1-нд суртлаас болж одоо дэлхийн дэд зочирдуулсан мэдлэгийн дараа 9 дугаар сарын 1-нд Герман Польш руу давтлах нь Европ дэлхийн 2 дугаар төвнийг өдөөж дараа нь зөвлөлтийн Польш руу давтлах нь тулсын зүүн хэсгийг одоо эзлэхэд хүргэсэн. За энэ гэрэг бол ерөөсөө дуусахаар болсон л доо 30 хоногийн дараа. За энэ хүү гэрээний үр дүнд Герман зөвлөлт холбоот улс хоёрын улс харьцангуй хүчтэй дэвтмэн харилцаатай байж чухал эдийн засгийн харилцаа бий болгосон. Тус улсууд 1940 он худалдааны гэрээ байгуулсан бөгөөд зөвлөлтүүд одоо Германы зэргийн хоног төхөөрөмж газрын тос Улаанбаатар зэрэг түүхий дээр холцож Германы дайны хүч хамгаалалт туслах зорилгоор бараа бүтээгт худалдаалдаг байсан. За ер нь бол одоо Москвагийн төлөөх дайн, Сталинградын төлөөх дайн гэх юм одоо Орос болон Герман, Америкт гаргасан кинонуудад одоо худалдааны гэрээний одоо байгуулсан залтаар Германаас одоо нацист Германы цэргүүд энэ нүүрснийх нь одоо тээвэрлэжсэн галт тэргээр нуугдаж Оросд орж иж одоо дайныг Москва руу одоо төвлөрсөн дайныг бол ихлүүлсэн гэж одоо кинонууд харуулдаг. За худалдааны гэрээ бол одоо тэр үеийн дайныг бол өдөөсөн Герман талын ашигтай байсан гэж одоо хардаг. За жишээлбэл 1940 оны 6 дугаар сард зөвлөлтийн Буковинад давтлах нь Герман тогтолцооны дагуу тэдний нөлөөллийн өрөөнөөс давсан одоо Герман улс Япон, Италитай тэнхлэгийн гэрээнд орсон дараа зөвлөлтийн гэрээнд орох боломжтой талаар одоо хэлцээр хийж эхэлсэн. За тэгээд 1940 оны 11 сарын 12-ноос 14-ний хооронд Берлинд 2 өдөр хэлсэн дараа Риббентроп одоо зөвлөлт холбоот улсыг тэнхлэгийн бүсд оруулах одоо гэрээний төсөлтийг танилцуулаад гэсэн хийж одоо Гитлер зөвлөлт холбоот улсыг тэнхлэгийн бүсд оруулахыг зөвшөөрөөгүй бөгөөд тушаалтаа Оросын ойрын ирээдүйд хандлагад тодорхойлох зорилготой ус төрийн яриа элдэн эхэлсэн. За тэгээд нацистууд хэдэнтэй дайтахаар төлөвлөж байсанд бол Оростой урт хоногийн гэрээ байхгүй болоод гэхдээ зөвлөлтүүдээ элцээр өөрөөр хандаж жилийн өмнө германчууд хүлээн зөвшөөрсөн ерөнхий нөхцөлөөр харилцаагаа батлахын тулд эдийн засгийн асар их болд хийхэд бэлэн байсан л та. За 1940 он 11 сарын 25 зөвлөлт холбоот улс Герман улс зөвлөлт холбоот улсын нөлөөллийн өрөөнд хөндлөнгөс оролцохоос татгалзвал тэнхлэгийн орнуудтай нэгдэх тухай одоо бичгээр сөрөг санал тавьсан боловч Герман хариу өгөөгүй. За хоёр тал зүүн Европт мөргөлж ирснээр одоо мөргөлдөөн гарах магадлал өндөр байсан ч 1941 оны 1-р сард хэд хэдэн нээлттэй асуудлыг шийдвэрлсэн хил худалдааны гэрээнд гарын үсэг зурсан. Түүхч Роберт Сервусийн хэлснээр Йосеф Сталин зөвлөлт холбоот улсын цэргийн нийт хүч чадал нь айх зүйлүүд итгэлтэй байсан бөгөөд Герман дотлоо тохиолдолд амархан ялд байгуулна гэж найдаж байсан. Түүнээс гадна Сталин Германчуудын баруун зүрх Британчуудад худалдаж байгаа тул Гитлер хоёр фронтын дайн эхлүүлэх магадaltaй багатай гэж үзэж улмаар хилийн бүсэнд хамгаалтын бэлтгэлтийг цэргийн багц ажилтнуудыг хойшлуулсан. Та нар Орос кинонуудыг үзээр яг тэрийг гардаг л да. Оросууд бол Германд сануулах бололтой үгэн гэтэл түүгээр Йосеф Сталин болон Жуков, Жиманов гэх генералууд
этгийг улаан армийг бол босгоогүй элийн юуныг одоо одоо энэ багнуудыг хамгаалтыг бууруулснаас л одоо нацист германчууд нь Москва хотод ер нь тулж ирж исэн бол одоо үнэ. За тэнхээлийн довтлогооны төлөвлөгөө. За Маркс төлөвлөгөө нь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын судалгаанд 1955 оны 3 дугаарт үүсгэгдсэн Барбаросса ажиллагааны Германы анхны довтлогын төлөвлөгөө байсан. Сталины хариас дарангуулагч гэсэн нэр хүн нацистуудын довтлогыг зөвтгөх мөн амжилтанд үргэлжлүүлэлтийг нэмэлтүүлж хуу нэмэр оруулж учир 1930-аад оны Сталины их цэвэрлэгээ олон чадвар туршилт зэргийн офицеруудыг цаазаар авч улаан армийн удирдлага Германы дайснаас сул дорой болсон. Нацистууд исламчуудыг ус орчил ухуулгаар онцлохдоо зөвлөлтийн дэглэмийн харгислтыг онцолдог байсан. За Гитлер мөн Балканы хойгийн нутагт эсрэг асуудлаар зөвлөлт холбоот улс болон Германы хоорондын орчмол байдал нэмэгдэж байгааг довтлох шалтгаан болгон ашигласан нь тодорхой төлөвлөгөө хараахан гараагүй байсан ч Гитлер 1940 оны 6 дугаар сард нэгэн генералдаа баруун Европ дахь ялалтууд нь түүнийг большевизмтай эцсийн тулаантай оролцох боломжийг олгосон гэж хэлсэн. За Францад болсон кампанид ажилдаа амжилттай туссан дараа генерал Эрих Маркс зөвлөлт холбоот улсын одоо бас эзлэх анхны төлөвлөгөө боловсруулах үүрэг даалгавар өгчээ. Эхний тулааны төлөвлөгөө зүүн талын төсөл. Одоо ярианы хэл нь Марксийн төлөвлөгөө одоо гэгдэг. За гэж нэрлсэн. За зүүн талын төсөлчдэр Марксийн төлөвлөгөөж гэгдэг. За түүний тайлан зөвлөлт холбоот улсыг эзлэх аливаа довтлогооны үйл ажиллагааны зорилго нь болгон одоо харьцах нь шухмыг дамжиж байсан. За энэхүү дайралт нь хойд мөсний далайн ирэг дээр Архангельскийн хойд хотоос Горьки, Ростов хотоор дамжин Каспийн тэнгис дээрх Волга морины адагт орших Астрахан бомтод хүртэл өргөжлсөн. Тайланд энэхүү зэргийн хэлийг тогтоосон дараа дайсны бөмбөгдөгч онгоцны талаар дайралтаас Германд учрах аюулыг бууруулна гэж дүгнжсэн. За Фридрих одоо Паулаас зэрэг олон өндөр албан тушаалд зэргийн өндөр офицерууд одоо Гитлерт баруун Оросыг эзлэх нь Германы эзэн засгийн байдлыг хөнгөлөхөөс илүү хохирол учруулна гэж анхааруулсан ч тэр Германы аж үйлдвэрийн зочмог ажиллах хүчний одоо хомсдол ярилцахын тулд бүхэлдэнд дивизийг сэргээс гаргах Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ найдвартай асар их ихсвэр болон ашиглаж Германы нийт эдийн засгийн өдөөх зорилгоор албан хөдөлмөр ашиглах Их Британийг тусгаарлах Германы хүчин чармайлтыг сайжруулах тулд газар нутгийг өргөжүүлэх зэрэг нөхөн олгуурын иш тусыг одоо хүлээж байсан. За Торнод золсон нөөцөө ашиглан одоо Британыг эсрэг нуурны ялах бодол одоо итгэлтэй байсан л да германчууд. За Адольф Гитлерийн хувьд одоо Гитлер 1940 оны 12 дугаар сарын 5-нд Германы дээд командлал 1945 оны 7 дугаар сараас хойш Отто ажиллагаа гэсэн нуус нэрэндээ ажиллаж байсан довтлогооны эцсийн цэргийн төлөвлөгөө хүлээн авсан. Төлөвлөгөө хянамжсан дараа Гитлер 1940 оны 12 дугаар сарын 18-нд Фюрерийн 21-р өдрөмжийг гаргаснаар Германы албан ёсоор эзлэн дүрмгэлд хамруулсан бөгөөд уг өдрөмжид уг ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой заасан байсан. Гитлер мөн 12 дугаар зууны 3 дугаар загалмайтны аян дайны өдөртөж дунд зууны үеийн ариун Ромын эзэнт гүрний 1-р Фридрихийг хүндэтгэл уг ажиллагааг Барбаросса болгон өөрчилж Гитлерийн 1941 оны 3 дугаар сарын 30-нд гаргасан Барбароссагийн зарилгаар Солбат улсын эсрэг дайн устгах дайн болно гэж тогтоож зүүн Европын бүх коммунист улсууд одоо төрийн удирдагч болон оюуны нийслэлүүдийг устгахыг хууль ёсоор зөвшөөрж энэхүү довтлого 1941 онд 5 дахь урьдчилсан байдлаар тогтоосон юм. За энэхүү өнөөдрийн одоо Operation Barbarossa 1 ажиллагааны эхний үйл явцыг харуулсан бичлэг маань энэхүү өндөрлөж байна. Дараагийн бичлэгнээр улс орноо дөрвөнсөн одоо байлдан дагуулалтын талаар ярих болно. Баярлалаа.